За what's up guys, өнөөдөр D171 тэгээд өнөөдрийн хичээлээр болохоор бид музей орж байгаа. Одоо явж музей үзэх байна. За одоо Монголын театрын музей дээр ирсэн байна тийм ээ. Манай их давталж байна. Сэтгэл хөдлөл их өндөртэй байна. Зүг. Энэ хатаанд дээр үеийн зургуулч. Манай театрын яаж үргэлжлүүлсэн байна те. Тийм бай. За орё. За санаа. За энд бол souvenir. Манай бол энэ өдрийг олон өдөр бүлтэлт яаж хөгжмөө үйл. Мэн чи үлдсэн яд өглөөсөө. Бод яда манай өвс хоёр Монголын маань те. Тийм. Мэн бол энийг харж ирсэн. Зүг. Хянцлуу юу вэ? Тий хянцгаа. Пенцлүү. Гэ пянцлуу. Загс. Чүүг надад хамгийн урд суусан. Юу ч таахгүй болно шээ. Оннаа голтор анзаар сууч. Аваарай за. За. За өмнө нь юм дандаа юм зураг тооцсон юм шиг. За, дэлгэрэнгүй тайлбарлуулаа явж таалагдсан юм байна. Таван чиг гэдэг. Чи энэ киног үзчихсэн юм да. Бос кино. Окей. Эс нэг Яар магнит тэр магнит. Доош харагч ард магнит. тийм ээ. Ард магнаа. Чи киног нь өөрөө үзчихсэн юм да. Маань энэ нэг л кино. За цаашлаа л да. Хавдаанда энэ чи дуулга шүү дээ Баатрын. Наач киноны юм шүү дээ. Тийм проблем. Гэтэл тухайн цэцэн хатны урцхны кинонд хэсгэлжсэн дуулга байна те. Надад шаасан баар юм. Энэ юу юм? Хүний төлөө уран сайхны киноны шагналт таалагдж байна уу? Гайгүй. Сэтгэл авъя. Сэтгэлээрээ. За энэ одоо юу гэдэг театр өмсгөл. Энийг л одоо сүнсэн шилжүүлсэн байгаад юм. Энэ одоо religious practices одоо яг баян наадам дээр одоо зан үйл хийх төмслөг байдаг учраас. Тэгээд хамгийн дээрээс багтлаа. Энэ одоо хүүчгээ уцсан. This is the piano of Piano. Beethoven Jargal. It's from 1951. It's made of oak and how do you say polymer resin? I don't know. Polymer resin, just resin. Okay. Glue. That's what it's made by. It's made by wooden polymer resin. Get locked to marsh. Yeah. Beethoven Jargal get юу Монгол Улсын гавьяа цэцгэлтний тоглож байсан 1951 онд байгуулсан like build хийсэн энэ төлөөр ороо. Тийм ээ. Nice. Хүч авахгүй шүү. Батлаанда ер нь одоо чи хөгжмөнтэй ойр хүнтэй энэ хөгжмийн зэвсгүүдийг хараад ямар сэтгэл авч байна? Энд бол нэлээд олон хөгжмийн зэвсэг байна те. Personally, миний ингээд хийдэг хөгжмөх бол илүү digital талдаа. It's more like synthesizers and keyboards. Гэтэ ингээд Монголын ингээд хөгжим зэвсгийг харангууд it's more like very interesting to me. Иймэрхүү хөгжмийн зэвсүүдийг тоглоход ямар их дуу гах уу, эдгээр яаж sample хийх үү, яаж BPM-ийг ямар хурдтай байдаг гой сонсогдсон юм нэг нэг гой судлаад тоглож үзсэн. Especially this like энэ Монгол юу энэ судлаг гэж яаштай. За. This is like pretty much a banjo in America. Тэр энэ судлаг тоглоход яаж сонсогдсон уу? Especially with snakeskin, that's cool. Yo, look at this bro. I don't know about that. Ингээд авлын хагалахгүй тулд ингээд soil mine pink юм уу? I don't know if this is real skull or it's just like ceramic. Okay. Чи коммент чи янда энэ дээр үзчихсэн үү? No. Драмын дээр Мен ч мен үзчихвээ. Радио үзчихсэн. Кармен мэнч тэгээд 7 хоногтой 2 3. орчин хүнд нурын оюунгаа балети хатаан гэж юм. Оюунгаа хичээсэн хувцсан юм байна. Өөрийг нь нас арах давж үлдсэн хөлийнхэн хивээ зааж хийсэн хивдгээ гастик арднаас ороо фронт нур үчгээр бүжиглжсэн юм. Энэ Google дээр яах вэ? Google дээр театр манай түрүүний тоглоод шинж жүжигнэгээр дараагийнхаа жүжигийг тоглохдоо манад нөгөө нэг өөчн Google дээр хадгалдаг. Энэ бол Монголын хамгийн анхны театр юу Бөмбөр ноон театр. 1927 онд ашиглалтанд орсон. Оройн Бөмбөр хэлбэртэй тэгээ ногоон өнгөтэйгээс тэгэхээр Бөмбөр ноон театр гэж нэрлэсэн. Энийг та таана байддаг гэж бодож байна. Хойш. Юу юм шүү? Циркийн ажилласан уу? За энэ бол одоо яг хэдүүлгийнх нь энэ зогсож байгаа засгийн газрын ордны 100 гар тал буюу байж байгаа. 1927 онд баригдаад 1949 онд гал гараад шатсан. Ерөөсөө мод эцгийгээр доторлож модоор ингэж хөвчлэн хийсэн болохоор энэ ерөөсөө 17 минутын дотор л юучгүй шатсан гэсэн. Затрах зай багтаамжийн хувьд хэмээл яг энэ Бөмбөр ноон дотор 2 том гэр бариад жүжигчтэн тойроо тавлахад чөлөөтэй багтдаг байсан гэсэн. Тэгээ нэг талынхаа
жигүүрт болохоор ресторан зоогийн газартай, нэг төртөө болохоор бильярдтай. Тэгээ ардталтаа болохоор хувцас солих өрөөтэй. За энэ доторх суудлынхын хувьд болохоор яг шатгаас өмнө тэдэн суудалтай байсан гэж тооч чадаагүй намдаг гоё хэлэхдээ болохоор энийг 500 хүний суудалтай байсан л гэж үздэг. Тэгээд ардын зураг нь байна. Тийм ээ. Одоосын гаяа жүжигсэн цэргийн үнэлэгч гэнэ. Энэ гурван Монголын цэргийг үнэлдэг. Наа бодлоо юм ч билүү тий. Тийм одоо цэрэг байгаад одоо болчихсон. Яг үнэ анар цэрэгчин байсан бол амар нөгөө stunt driver гэдэг шүү дээ. Motorcycle stunt driver болно. Эдэ маань цэрэгт орсон. Эдэ чинь угаасаа strong man шүү дээ. Заа маань мөргөө тий. За тэгээд музейний соёл тэгээд танилцлаа. Надад таалагдлаа. How about you? Одоо таадчихсан. Манай хонт нуурыг 7 хоногт нэг удаа сонсон шүү дээ. Анара энэ түрээд тэгээд музейний хэсгээ дуусгая тийм ээ. Тэгээд аа. За окей. Оройн гүйлтэй бэлнэ үү? За тэгээд оройн гүйлтэй эхэлцгээе. За окей. Ингээ оройн гүйлтийг дуусглаа. Гэт нөгөө шорт бичлэгт ороо шүний цал. За энэ түрээд дуусгах удаа оройн гүйлтэй. За дуусах.